Альмас Movie Guide. Эртээ урдын цагт эд шидийн ертөнцид Андалешия гээд үлгэрийн оронд нэг хорон муухай санаатай хатан хаан амьдран суудаг байлаа. Тэрээр нэг л өдөр түүний хойдхуу хин нэгэн гүнжтэй гэрлэж өөрийн дитмээ үүр даалдна гэдгээс ихэл айдаг байж. За ингэж ярихаар чинь амар уйтгартай уусдаг. За энэ гонгиноо л хажуу хавийнхаа хамаг амтныг гэртээ цуглуулчихад нэг баян ханхүү манхүү дэгэд суугаад шууд амар хэлбэр амьдрчих санаатай ажилыг өгөх хүн бол Жизель. Тэгсэн ханхүүн ч гэсэн бас нэг гонгинох дуртай баги хөдөлцөд voice дормрууд танилцсангуудаа шууд хоёулаа тонт гэрт толгойлж тостойгонд хошуу холбож шиг үнэн амарнаас энийг нь мэдсэн хорон санаатай хатан амжихгүй шүү матрын охин гэдэл зэвүүд дөрвөө хоёр нь зэрэг хүрээл дүрээ хувилгаал нөгөө мө гүнжиг чинь хуурч цөөрөм рүү дагуулж ичээл хойноос нь түлхээд унгачхаа мэдэн штэ easy. Нөгөө үлгэрийн гүнж чинь цөөрөм рүү унж байхдаа гинтхэн хоёр дэ ертөнцөөс бодит ертөнц рүү бүр Нью-Йоркд очичдаг юм байна. Айж гайхах зэрэгцээл алмарч явж байгаад дайруулж өгөх шахаад ер нь бол хог дээр үсрээд арай гэж нэг юм гялгар ордон шиг рекламны самбар хараад орон энтер гэд мэдрэлтэд зогсчихсэн чинь нэг царайлаг хуульч залуу охинтойгоо явж таарад аврахгүй юу. Өрөвдөөд гэртээ халд оруулаад такси барьж өгөх гэсэн чинь нөгөөдөг чинь баахан үлгэрийн барьж хагаад буудан дээр нунтаад өгчтیں۔ Үгүй тэр бүр нэг гар бариад бугу бариад сурцсан те. Яаж яхад нэг хөөхөн харагдсан бэлгүү. За унтаг гэд унтуулсан чинь хараа өглөө сэрэнгүүтээ цэвэрлэгээ хийдэг баатар баахан харах жом тагтаа зүглуулад жомнууд нь баан зүглгээл харахнууд нь шүлсэрээ аяг тавг угаагаал заваарч өгчнэ. Яана гэрээ эзэнд сэрчих үе дээ. Бүр хөөгдөн штэ энэ одоо. За хэлж дуусаг байтал сэрчлээ. Одоо хөөгднө гэсэн чинь айлд байж бас ус цасанд орж морц үнэн дураараа. За тэгэл тэр хоёрыг 0-д ус хаанаас гардаг гэл ерөнхий боловсролын хичээл орж яхад нөгөө хуульч залуугийн сүд бүсгүнд ороод ирдгийн. Бүр нэг заяагүй яаж яхад яг тэр үед нь давхралтаад унж тараад тэгсэн тэрийг нь сүд бүсгүнд хараад гэл гараад гүйчтیں۔ Дүрмийн дагуу ямар ч хүүхөө уурлаа штэ ойлгомжтой. Тэгэл сүд бүсгүйд буруу ойлгуулсан нөхөр чи орж ирэнгүүтээ манай мөг гүнжиг шууд хөөгөөд тэгсэн нөгөөх нь хөшгөөр нь плаж хийж өмссөн шиг байж идэм байгаа зү. За ингээд бүр уурыг нь хүргээд жовч чамаас болоод би сүд бүсгүйгөө уурлуулчлаа гэсэн нөгөөх нь sorry гэж мэгээ сүрхий гимшингүү байж итл охноос сургууль төргөж өгөх ёстойгоо санаад гал төрхөн зур намд. Энэ хооронд гүнжийг худаг руу унж байгааг харсан жирхэн ханхүүг дагуулад энэ ертөнцид ирээд гүнжээ асууд сурангаас сэлэм талааж автус сүлбээд хүн амтай айлгаад балдаж тавина уу. Мэдээж энэ үед хатан зүгээр суухгүй штэ. Хойноос нь туслахад хуугаад явуулчдгийн. За ингээд гурвалж ин дөрвөлж юм болох нь ойлгомжтой. Ханхүү туслахч ирэх гурав ганцг нийлүүлээд 20 санаад хатан хортой алин бэлдээд явуулж байгааг нь жирх олж хараад аминдаа ханхүүд хилээд байгаа аахгүй юу? Нэх үүрхэн даанч төлийн ханхүү нь айку мутан болохоор ойлгодгүй л бүр нэг. За энэ үеэр нөгөө гүнж бүр хуульч ажил дээр ирээд салж байгаа хоёроосыг хараад уйлж майлаад уурлуулаад загнуулаад нөгөөтг нь бүр төвчөө яагаад. За болич юм. Мэ энэ мөнгө тэр ханхүү манхүүгээ цагаан мортогоо байна уу? Цаа бугтагаа байна уу? Ирж ав гэж хэл. Бай гэл тэгсэн чинь нөгөө гүнжин за чам төв үзсэн бол уучлаарай гэл нэг ширээгийн мууршигнүүд гаргачихад яваад өгдгийн. Тэгснэ замдаа таарсан нэг юмэд шууд нөгөө өгсөн мөнгийг нь өгч байгааг нь хараад ёо энэ үнэн бүтггүй хүүхэн гэл өрөвдөд буцаж утсан биш. Тэрүүгээр нэг дуулж бүжиглээд энтх кино юм уу хаашаа. Тэгж явж яхад нь хатны туслах хортой альмаа өгч амждагч идүүл чадаагүй л дээ. За тэр яах вэ? Жизель мань буруу ойлголцсон сүд хүүхэнд нь хоёр тагтан цэцэг дэж явуулаад сүд бүсгүй нь уучлж уурлахаа болж молол арманчиг дураагүй ч сүд бүсгүйгээ аргадчихсан аргалчихсан мань хуульч манай гүнжиг бясалхан урсчихсан майр гой пиццагаар дайлж өгч чинь Жизель олон талаа юм асууж ягаад идээгүүд хүү? Идэхгүй бол хайран пицца наашаас саваач яар шиг. Йой пицца харсан чи бүр үлсчлээ. Бэнэ пиццато нэг харсууд пиццаг багцаар нь захилж. Баярлаа. Яана кино ярьж байгаа мартцсан. Өдөгсөн өнөө мө туслах чинь Итали аялах шахчихсан. Хортой альмаар хийсэн мартина шахаад. Гүнч яг уудгийн даваан дээр жирх шууд карадад жасгаад ханхүүч ирдсэн чамайг хайж байгаа гэл хэлж амжуугүй туслах нь ууранда манай хөөрхөн жирхийг алж шахаад буу юм болж байгаа юм чинь. За энэ үед гүнжээ болохоор яваа ханхүү маань туслахтаа мойлгодуулаад төөрөөл буудал муудал буучихсан зурагт үзэж хагаад пиццаны газар толсон хэргийн сурвалжлагаас гүнжээ харж хаад дахиад очтгийн биш үү? Хаалга тогшиж хамаг тэнхээгээ барж иж арай гэж нэг юм болоод за
Хари хоёлаа гэсэн чи нөгөөх нь хүй хүний ертөнцид чи ихлэд болцдог гэж байна. Болцъё гэлээ амар жуулчин царайлсан хоёр юм явж. За одоо харих уу гэсэн чи гүнж бүр нэг хоргодоод болдгоо. Хоёлаа өнөө орой болохныг бүжигэнд орчид явъя гэж гуйгаад тэгээ хуульчийн охин дээр очиод аавынхаа яг чухал үед хэрэглээрэй гэсэн картыг нь авч гараад тансгаж охинтой ч бас хөөрхөн дотносод орой нөгөө бүжигэн дээр нь яваад очлоо. Тэгсэн манай хуульч сүд бүсгүүдээ бүжгэлжсэн гүнж ороод ирсэн ч бүр харцаа салгаж яддгүй шүү. Угаасаа жоохон хандтай байгаа л байсан л. Сүд бүсгүүдэд тулдаал нэрээ. За тэр чихав тэгсэн хосоо сольж бүжиглэх болгоод манай гүнж хуульч хоёр тэр бүжгийн талбайг эзэгнэхэн төрж байтал сүд бүсгүй ханхуу хоёр нөгөө хоёр руу харцаа салгалгүй хараастай. Ямар сайн да лайч дуусаг байхад дундуур нь тасалж орж ирж мэрээд үнэн хартай тий. Тэгээ яг явхаар болоод гаднах хөрмийг нь ханхуу навчирж байхаар нөгөө мөр шуламчин. Иш хүний хүнд сэтгэлээ алдаад хэцүү байгаа үстэй. Мэн энэ альмиг идчих. Тэгээд л энд болсон бүхнийг дахиж санахгүй. Тэргээл чичирсээр багт хазуулаад ухаан алдуулчаад явж идэл ашгүй ханхунд гарч иж гай болоод чим үү айл газраас миний гүнжийн толгойг залхахаар ирсэн шуламуус вэ гэж алан тална гэсэн чинь одоо өнгөрсөө 12 болоход наам уу гүнж чи өгчин энэ гэж айлгаад ямар сандаг яах вэ хүү гэж байгаа жинхэнэ хайрын үнсэлт авардсан ш тэгээд санангуудаа барьж аваад баруун солгоогүй үссэн чинь нөлөөдгүй нас. Тэгэхээр нөгөө мухуулч залууг али чи үнсэд үздэ тэргээл үнссэн чи сэрчиж байгаа юм чи. Тэгсэн нөгөө мушууламус чинь гинтхэн та нар тэгж гин үү? Тэгвэл инги гэснэ шууд луу болонгуудаа хуульчиг нь барьцаалаад дээвэр дээр гараад манай гүнж амар баатарлаг өсгөтөө тайлч идчихэл ханхуугийн сэлмиг барайл араас нь гардیں۔ Үлгэр дээр эрэгтэй нэмэгтэйгээ авардаг гээгүй мүү? Тэгэл яг буруу шороонд унд байдаг чадлаараа үзэлцэл амжихгүй байжсэн чинь нөгөө жирэгт ёо тэр бүр амар хөөрхөн. Яг цагаа болол өнөө мод луу дээр чин гарцсан жингэн дийлэхгүй луу болсон шулам унаад газар дээрээ нам. Манай хоёрч хаяалг болцсон. Дээвэр дээрээ тэрвэрлдээл үнсэлцэл. Айр ядаргатай. Нөгөө ханхуу сүд бүсгүй хоёр яасан гэж юу? Амар инээдтэй. Гүнжийн тайлад хайсан өсгөтийг нь барьцаа амар амьдрал бодцсон X сүд бүсгүүдээр ханхуу нэрснэ. Нөгөө өрөөсөө өсгөтийг нь өмсөлж үтсэн чинь таарч ахаар нь үлгэрлүүгээ дагуулж чад хурмаа хийцэн за. За тэгээд хаана аз жаргалтай л байвал хин нь хиний X байх нь хамаагүй шүү дээ ерөөсөө. За захиалсан пицца маань ирчихлээ. Та хэдэд кино ярьж өсөөр байгаад бүр уусчих. Бас нэг зүйл хэлэх юм мартчих. Амтд пицца захиалан авах үз 75 55 шүү дээ. За тэгээд төр бай. Харс өвд пицца худалдаанд гарлаа. Пицца хат